За сайн байцгаана уу? Та нартай энэ 7 хоногийн мэнд хүргэе. За багш нь Монгол үжигийнхаа 2 дугаар хэсгийг заахаар бэлдсэн байна. За тэгээд та нар маань эдгээр хэсгээ амжилттай сурсан гэдэгт итгэлтэй байгаа шүү. За тэгээд багш нь мөн л адил үжигээ тоон дээр удаанаар заагаад тэгээд 1-2 дугаар хэсгээ аян дээр нийлүүлж бүжиглсэн байгаа шүү. Та хэд минь дагаад бүжиглээрэй. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Алгаа дэш нь харуулж загсан байгаа тийм ээ. За залбираа доош сурчий. За хоёр гарын алгыг атхаад төлхөөсөн дээр сайн гिचэн сайн талаад өгөөрэй. За доош нь дахин суусан байгаа. Биш нэгээ суусан байгаа шүү. За эндээсээ мөрний салбаага нэг удаа самж үзье. 1 2 3 4 5 6 7 8 салбаан дээр ердөөс тохоо орлохгүй тийм ээ. Зөвхөн мөр өдлөх ёстой шүү. Салбаа цоглог. За энэ дээр доор эргэж өгнө. За доор эргэж өгнө гэхээр яах вэ гэхээр баруун хөл урдаа дахимзаа суусан байгаа тийм ээ. За тэгэхээр доор ирэхэд бид нэр баруун хөл урд байгаа нөхцөл автоматар шууд зөө тийшээ эргэж өгсөн. Доороо. За багшин хоёр сарчи. Дахимзаа суусан байсан хоёр хөл сарч байгаа шүү. За цөм хөл урдаа байгаа нөхцөл баруун тишээгээ автоматар эргэж өгсөн. Ердөөс зүүн тишээ боломжгүй гэсэн. За энэ төрмийг сайн анхаарч байгаарай. За ганц шин давлаа. Салбаага илээ 4 тоон бүтэн эргэж ирсэн байх ёстой шүү. 1 2 3 4 1 2 3 За эсрэг талтай явлаа. Одоо цөм хөл урдаа байгаа болохоор баруун тишээгаа эргэн гэсэн үг. 1 2 За
Гэхдээ тоон дээрээ зөвхөн баруун тишээ цээж аялна. 1 2 3 4. Нэг гэдэг тоон маань ирэхэд эхэлж байгаа бүх тоон маань даг даг баруун тиш хаяж байгаа. 1 2 биш яах вэ тийм ээ? 1 и 2 и 3 и 4 и 5 и 6 и 7 и 8 и 1 и 2 и 3 и 4 и 5 и 6 и 7 и 8. За хоёр хэсгийн 6 хөдөлгөөн буюу сүүлийн хөдөлгөөн. За өмнөх хөдөлгөөнд давтагдж байгаа дахин асуулаа бидний гарыг бугаатай нэгүүлээд докторч гэсэндээ 4 удаа докторлаа. За энэ хөдөлгөөний эхлэн шүү. За эхлэсэй. 3 и 1 2 3 4 и 来，请你回。